таахын хүмүүст таних ба. Тэгэхээр амд баян хүмүүс. Билээс түүний түнш уурын бүтээл. Өөрийн өмчөрнгийн өрнөгийн дийлэнх хүн, гад 80 хүн, нийгмийн сайн сайхныг үүсгэж зарцуулах шийдэлс хэрэгжүүлсэн. За Facebook-ын үндэслэгч өөрийнхөө нийгмийн 99% нийгмийн зарцуулнаа гэж шийдэж байна. Яагаад энэ хүмүүс энэ баян төлөвлөхийн томтом баян энэ хоёулаа том бизнес хийж хүмүүс нийгмийн асуудал бүрэн үнийн зарцуулаад байна. Өөрсдийн тэр үеийн хэлдгээр туулан голын эсрэг долоошхон байдлаар хөрөнгөө өөрсөндөө биш нийгэмд нийтийн зарцуулах гараад байна. Үүний шалтгаан юу вэ гэдэг асуулт. За олон шалтгаан бий. Энд та бүхэнд зарим нэг нь харуулсан байж байна. За олон улсын терроризм гэдэг бүр аюултай байгаа гэсэн. Энэ маань бизнесийн үйл ажиллагааг нөлөөлж байгаа боцтой юм аваад тусгсан гэж байна. Эрчим хүчний хангамж дутагдаж байна. 2030 онд эрчим хүчний хөвлөө өнөөдрөөс 40% өснө гэсэн дагуулж гарсан. За хүн ам хийж өсөж байна. Өнөөдрийн 7 тэрбум хүн маань 2030 онд 15 жилийн дараа 8.3 тэрбум болж өсгөн. Хүн өснө гэсэн дараа төлөвлөлөө өссөн. За гэвч ийм маш олон асуудлууд нийгэмд гараад ирсэн. Энэ асуудлыг шийдэх зөвхөн төр засаг хангалтгүй юм байна. Тэгэхээр төрийн мэс байгууллагууд ялангуяа бизнес эрхлэлд оролцож өөрсдөө хөрөнгөөр оруулах шаардлагатай байна. Гэвч энэ бизнесийн ухамсарснаас өөрсдөө хөрөнгө нийгмийн асуудал хандуулдаг зарцуулдаг болж байгаа юм байна. За тэгвэл бизнес маань өөрөө ямар асуудал тулгараад ирээ. За энэ өөрөө бизнесийн орон зай хөнгөлж байгааг харуулсан жишээ. Та бүхэн тодорхой бизнес эрхлэлд байгаль орчны болоод улс төр нийгмийн эдийн засгийн нөлөөллүүдээс болоод бизнесийн орон зай улам хөнгөлж байна. Энд дээр тодорхой зарим нэг нь хэлсэн байж байгаа. Өсөлтөө улам эрчимжиж байна. Төр эдийн засаг бизнес төрийн орон зай нэмэгдэж байна. Хүн ам өсөж байна. Нийгэм эдийн засаг хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж байна. Тэгээд цагаагаар өөрчлөгдөж. Энэ бүхэн маань бизнесийн орон зайг болон хүмүүст багсгаж байна. Энэ нөхцөл бизнесээ үргэлжлэн явуулахын тулд яах ёстой вэ? Цаашдаа олон жил бизнесээ тогтвортой явуулахын тулд бизнесээ юунд анхаарах шаардлагатай вэ гэсэн асуулт гарч ирж байна. За тэгвэл энэ яг энэ хариулт нь асуулт зарим нэг нь энэ хариултуудыг гарч ирж байна. Бизнесийн 21-р зууны бизнес үйлчлэгээ өргөсөж явуулахын тулд зайлшгүй анхаарах наацлын асуудлууд энэ тогтвортой үйлчлэл. Манай хөгжлийн зорилт гэж байсан нь одоо сая манай ерөнхийлөгч очиад нүгний чуулган баталчихсан шүү дээ. Тогтвортой үйлчлэлийн зорилт 17 зорилт тавьчихсан. 2030 онд бахад ядуурлын бүх хэлбэрийг устгах гэж заасан. Үүний дагуу саяхан манай их хурлаас тогтвортой үйлчлэлийн Монгол улсын тогтвортой үйлчлэлийн хугацааны үзэл баримтыг баталдаг юм гэдэг гаргах гэж байна. За тэгэхээр бизнесийн энэ тогтвортой үйлчлэлийн үзэл баримтад бодлогыг үйлчлэлээс зайлшгүй хүчинж тусах хэрэгтэй болсон байна. За PPP гэж яриад байдаг. Төл бүрийн үйлчлэлийн түншлэл гэж. Энэ үйл зөвхөн хоёр тал. Тулгын гурамчлал гэдэг шиг сайн засгийн тулгын гурамчлал төр хувийн үйлчлэл иргэний энэ гурван хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй болсон юм. Хамтрахгүй бодлого болчих. Хамтраад энэ нийгмийн толгомсоос шийдэхгүй бодлого болцсон байна. Компани засаглал, компани нийгмийн харилцаагаар ийм үнцэн асуудлуудыг наадсан бизнес, ямар ч бизнес байгууллага үйл ажиллагаанд хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн. Энэ олон зүйлээс би өнөөдөр зөвхөн компани нийгмийн харилцаа гэдэг юм талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх зорилготой байгаамаа. Танай байгууллагын үйл ажиллагаа гаргасан шийдвэр нийгэм байгууллага орчинд ямар байх вэ? Тэр нөлөө үзүүлэхгүй байх ёстой юм байна. Нийгмийн сайн сайхныг өөрсдөө хангаж ирсэн үйл ажиллагаа нээлттэй их тал явуулах ёстой юм байна. Бизнесийг ёс зүйн хэмжих ёстой юм байна. Ёс зүйтэй бизнес гэж яриад байдаг шүү дээ. За бизнест хамааралтай энэ одоо стейкхолдер энэ хүмүүсийн ашиг сонирхлыг харуулах ёстой юм байна. Хууль олон улсын зөвлөж орныг зайлшгүй байна.
хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За, байгууллага орчны асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Байгууллага орчид хол холбоогоор бизнесээ тэтгэнд явуулах хэрэгтэй байна. Гэвч энэ бүхэн нийт юу яах вэ? Үйл баримтыг нэгтгэхэд компани биш байгууллагын нийгмийн харилцаа гэж ойлгох хэрэгтэй. Бид бол компани нийгмийн харилцаа дээрээс сурцсан тийм үү? Одоо бол компани биш байгууллагын нийгмийн харилцаа. Энэ байгууллага гэдэгт хувийн компани зорн, хувийн байгууллага зорн, хувийн бүс байгууллагч зорн. Өөрөөр хэлбэл ISO 26 нугууд бүх байгууллагад хамгаалах стандарт гаргаж ирсэн. За энийг гаргахад яг амар хэдэг байгаагүй. 2010 оноос хойш дэлхийн 90 гаруй улс, дэлхийн 40 гаруй олон улсын байгууллагууд ажлын хэсэг байгууллагад ажиллаж олон удаа шуулж урдчиж ийм стандарт гаргаж ирсэн. Энэ бол нийгмийн харилцаа өөрөө яг одоо 8 харилцаа хийсэн тэр үеэс ихтэй. Хоолой бидний оронд хүрдлээ. Тэгээд фермерүү одоо яг тийм үйлдэл хийсэн ийм хүмүүс яг хүний аймагаас суулгаас ямар үйлдэлсээ явуулсан байх юм бол цаасаар авахгүй тэр үед хийжсэн. Монголд ч гэсэн яг энэ нийгмийн харилцаагаас Монголын эрдэнэ хөгжүүлэлт байдаг их засаг байна. Хуулбар хагийн анзан дээр. Энэ үгүйд хаан таах юм. Үчи ятусыг итгэж байгуулаад ажиллаж. Өөрөөр нийгмийн харилцаа гэдэг нь яг улс орн болгоод яг эдгээс бизнес харилцаа нарийн өвчтөд өөртөө тагаар янз бүрийн хэлбэрээр үүсэж хөгжиж явж ирсэн. Энэ бүгдийг өнөөдөр нэгтгэхэд ISO 26 оны 2010 нэгдсэн нийтээр өрнөдлөх нэг өдөртөн зөвлөмж болоод гарчихжээ гэсэн. За энэ хамгийн нийтлэг яг хараад байдаг эрдэмтний яг загвар байдаг. Бизнесийн эрдэмтний яг үнцэн зөвхөн өөр хариуцлага өгөх хэрэгтэй. Энэ нэг хариуцлага ISO 26 оны стандарт энэ яг дөрвөл орчихсон гэж. За хэрэг нэг компани нийгмийн харилцааны одоо гурван чөлөө хиймбэд түнээр гурван чөлөөнөд бүтээгч хүн байгууллагч маягт гэсэн үндсэн гурван юм дээр нийгмийн харилцааны орчин тогтмол юм байна гэдэг нь яг асуудал байгаа. За бид компани нийгмийн харилцаа компани засаглаад хоёр юм яриад байна. Зарим нэг хүмүүс хооронд ялгахгүй нэг асуудал гэж ойлгож байна. Энэ хоёр бол тодорхой хэмжээний ялгаа зөрүүтэй ойлголт. Энэ дээр болгоод ялгааг нь харуулсан гэж байна. Нийгмийн харилцаа бол яг түрүүний хэлдэг сайн төрийн шинжтэй үйлсэн. Засаглал бол компани засаглал хуулийн доо. Хүн өнөөдөр бүх мэдж байгаа. Компани тухай үйл. Энэ дээр компани засаглал бүгдийн хөөслөж. Нийгмийн харилцааг бол хөөж таа гэх юм. За нийгмийн харилцаа маань байгууллагын үйл ажиллагааны бүхэн шинжийг одоо чиглэлтэй харьяад нийгэм эдийн засаг байгууллагч. Компани засаглал бол төлхөө бизнес ашиг гэдэг. Үргэлжлэн гэдэг ийм асуудал төвлөрдөг. За компани нийгмийн харилцааг одоо байгууллагын нийт ажиллагчид хамтрагчид хамааралтай бол компани засаглал болчихно яг нэг хөлцөө эзэмшигчдийн анхаарч таасах гэж. Үгүйсээр ийм компани засаглал компани нийгмийн харилцааг маань осоо харилцсан аяа. Ялгаатай ойлголт юм шүү гэж анхаарч хэрэгтэй байна гэх. За өнөөдөр манай компани нийгмийн харилцаанаас ямар байна вэ? За өнөөдөр би сая тайлан гаргадаг компани байна гэдэг ганц компани байна. Яг тайлан гаргахгүй байна. Компани нийгмийн харилцаанаар манай очих нөхцөл юу хийдэг байгаа юм? Хийж байгаа. Тодорхой хэмжээнд хийж байгаа. Бид түүнийг нийтэд хайрлаж мэддэг. Ингээд стейкхолдер гэдэг танай бизнест оролцогчдод сонирхож талуудад бид нэг байрсан чиглэлээр ийм хийсэн юм гэж тайлбар гаргаж өгдөг учраас танай компани юу хийгээд байгааг ойлгохгүй мэддэг. За дээр нийгмийн харилцаанд тарах нэгдсэн цогц ойлголтууд дутагдaltaй бизнес юм. Өөрөөр хэлбэл мууч юм шүү. MCS манай Монгол хамгийн том компани. Тийм. Ийм том компани. Тэд нийгмийн харилцааг татвараа шударга цаг хугацаанд нь төс нийгмийн харилцаа мэдээ компьютерд хэрэгжүүлдэг гэдэг ярьж байгаа. Татвараа цаг хугацаанд нь шударгаар төс нийгмийн харилцаа мөн үү? Юу ч хэлж байна. Эдгээр компани ажлын иргэдэг яг өөдөр мэдээс үргэлжлэв. Тийм үү?
Бүх та үедээ дотор цаг хугацаанд үнэн зүгээр төлөх ёстой. Тэр өөрөөр ингэж яг манай том ажил нэгжүүдийн хувьд яг нэг байрлалцаа зүгээр ойлгох тусгсан бодтойгоор яг ийм яг ойлголт мэдлэг төсөөлт нь яг ялгаатай болсон үйл явдал. Зарим компаниуд бид нэг байрлал уусаа хэрэгжүүлж байгаа. Тийм яг хүүхдүүдэд яриад билег тараасан. Тийм яг нөгөө асамжийн газар төгсчүүл билег өгсөн, зүү өгсөн. Нэг байрлал цай хэрэгжүүлж байна. Түнчлэн ингэж ойлголтын тэнгүү байгаа үнийг яг нэгтгэхэд одоо нэг хэрэгтэй байл үүнийг нэгдэх бол үзүүлэх нь яг түрүүний ярьсан айсаа 26 он гэсэн байна. За тэгээд манайд нэг тустай нэг компаниуд нэг байрлал чиглэлээр програм хийгээд байна. Гэтэл тэр нь яг төрөөс дэмжчихгүй ийм асуудал. Өнөөдөр ер нь бол тэр усаануудыг аваад үзэхэд компани нэг байрлал бодлогоор дэмждэг эсвэл сайн дураар явуулдаг хоёр хандлага. Та бүхэн яриад сайн мэдчих одоо Европ, Герман гэх юм уу, Канада тэр орнуудад компани нэг байрлал төрийн бодлогын хэмжээнд үүсэж байна. Төрөөс тодорхой яам байгаа тэрийг хариуцаад дэмждэг. Өнөөдөр Монгол компани нэг байрлалыг хариуцдаг төрийн ямар байгууллага байна? Эдийн засгийн хөгжлийн яам гэж байхад нэг эсвэс гаргаад компани нэг байрлалтай төрийн бодлого боловсруулах гэж яг эсвэс гарсан. Төслийн боловсруулах нөгөө яам надад болсон тэр яамтайгаа адилхан нөгөө бодлогын байр төвч надад болсон. Өнөөдөр нэг хийж байгаа. Энд гэж. Гэхдээ бид яг манай компанийн төрөөс дэмжихгүй байна гэдэг нэг байрлалын чиглэлээр хийх байгаа юм шүү дээ. Түүнийг хийгээд явж байгаа гэж хэлдэг. За компани нэг ер нь нэг байрлалаар олон улсын маш олон дүрм журм стандартууд байна. Энд дээр одоо зарим нэг юм харуулсан байна. Айсаа 9,000 чанарын хөтөлбөрөөс нь 14,000 байгууллагын орчин менежмент стандартууд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой стандартууд гэсэн сайн дурын стандартууд байна. Айсаа 26 мөн. За дээр нэ сайн дэхий хэрэг гэж тавьсан сонссон ба. Нүби. Энд бол Монголын бас яг сайн дурын санаач. Монголын бол 200 гаруй компани дэхий санаач гэрэн нэгдээд гар үсэг зогтсон. Энэ маань бол том юм шүү дээ. Тэгэл өсөлт гаргаад нүби ерөнхий нарийн бичин дараатай яг өсөлт гаргаж явах гэдэг. Эндээс зөвшөөрвөл яг тэгээ яг энэ хэмжээнд хийсэн. 200 гаруй компани хийсэн. Өнөөдөр тэр энэ хэмжээний сайтн дээр ороод үзэх юм бол Монголын 7% яг ажиг нэгж яг нэр үүссэн. Бүртгэлтэй болсон байна. Ягаад алга болсон бэ гэвэл тайлбар гаргах учраас. Нэгдлээгээд хэлчих. Нэгдсэн бол яг тайлбар гаргадаг. Жилийн хугацаанд яг энэ дайнгийн гэрээс 3 жил 10 зарчилж байгаа байхгүй. Аяагаас хүний авилгад гэж хэлдэг. Ингээд дагуу юм хийлээ гэдэг тайлбар гаргаад өгчихсэн. Тэр тайлбар гаргадаг учраас өнөөдөр яг бүх хасагдсан байна. Тэгэхээр манай компаниудад яг олон улсын сайн дурын бодоо сайн дурын бас сайн дурын яг сайн санаачлал бүрэн стандартуудад нэгдэж болно. Нэгдэх биш болно яг. Үр дүнгийн гаргадаг тайлбар болох хэрэгтэй байна гэсэн. За манайхны хамгийн өргөн нэгдсэн 2-3 явуулт энэ гэж. Энд хийгээрээ асаа 26-нд GRI түрүү жинхэнэ хэлсэн тийм үү? Энэ work гэдэг хэлсэн. GRI бүр та бүхэндээ шууд холбоотой тайлбарлаж яг олон улсын стандарт шүү дээ. Энд дээр бол юу тайлбарлах вэ? Яг тайлбарлах вэ? Бүгдийг нэг үсэн дараа болсон юм чинь. За ингээд айсаа 26,000 ямар стандарт юм бэ гэж товчгоо мэдээ. Энэ стандартыг Монгол улс өөр стандарт болгосон. MNS айсаа 26,000 2012 он. Энийг гэхдээ шууд орчуулад яваа. Монгол стандарт болгосон. 150-60 улстай стандарт. Стандарт гэж одоо яг өдөртөмж. Та компани нийгэм аясыг хэрэгжүүлэх юм бол ийм юм зүйл анхаар ийм зүйл хийх гэсэн стандарт гэсэн. За айсаа 26,000 гэсэн үндсэн 7 зарчимтай. Хариуцлагатай бай, ил дод бай, шудраг бай, оролцогч талуудаа сонирхлыг хүнддэг, хуулийг дээдэл, олон улсын норм хэм хэмжээг нүр хүний эрхийг хүнддэг.
Энэ үндсэн 7 зарчимжээр тулгуурлаад 7 яг үргэлжлэх үүсэлтэй. Байгууллагын засаглалын талаар тайлбар. Хүний эрхийн чиглэлээр тайлбар. Хөтөлбөрийн асуудал, хөтөлбөрийн харилцааг яаж хэрэгжүүлж энийг тайлбар гэсэн. Хүрээлэн боорсныг хамгаалж ямар асуудал хийж байна. Шударгаас энэ дээр бол хөлсдийн асуудал болчихсон байгаа. Хэрэглэгч нийгмийн оролцоо хөгжиж ийм үндсэн 7 өргөдөн хэсэгтэй. Энэ яг олон улсын өдөр хүн чинь байна. За ингээд энэ дээр яг одоо нэг энэ таамаг тараасан гэж би ойлголоо. Тараасан гаргасан. Үндсэн нэг олон асуудлуудын талаар юу хийх ёстой бэ гэдэг нэг үндсэн тэн дээр яг бүгд заагаад байна. Энэ бол нэг үндсэн уншаад байна. За хамгийн гол нь бол тайлбар гэж байна. Нэг байрлалын чиглэл хийсэн мэт тайлбар гэж байна. Тайлбар яг ямар хэлбэрээр тайлбар вэ? Монгол нэг байрлалын тайлбар хэлбэрийн зөв компани байна. Хамгийн сайн гаргадаг нь репетив. Жил болгон тайлбар. Сүүлийн жилүүдэд айсаа 26 мянган дагуу энэ 7 явсан. Тэсний дагуу юу өгдөхөөсний дагуу юу гэдэг тайлбар. За бусад завтай яг MCS хаан гэдэг том компаниуд хайдан гаргаж байна. За тайлбар яаж гарах вэ? Энэ доор үгүй их асуудал байна. Яагаад тайлбар гэдэг вэ? Хинт тайлбар гэсэн. Яаж тайлбарлах вэ? Юугаар тайлбарлах вэ? Хэрхэн тайлбарлах вэ? Энэ л яа тайлбарлах. Танай нэг байртанд хийж хэлэх хэрэгтэй. За байгууллагууд нэг байрлагыг яагаад хэрэгжүүлэхдээ юг анхаарах хэрэгтэй вэ? Гэдэг талаар төвчгөө юм үсгэн байж байна. Нэг байрлагаас танай байгууллагын асын хараа гэж хэлдэг юм. Эрхэм зорилго гэж хэлдэг юм. Тэгээд зорилготой үйлдсэн байх хэрэгтэй. За түрүүний ярьсан үндсэн 7 бүрдэн хэсэг гэж байна. Манай компаниудын нэг төрлөختөнд бүгдийн чиглэлээр нь хийх гэдэг юм. Энэ 7-оос та аль нэгийг яах вэ? Төлхөө яах вэ? Өөрийн байгууллага салбартай холбоотой төлхөө сонгоод тэр чиглэлээр төлхөө хийчих хэрэгтэй юм. Тайлбарлах хэрэгтэй байна. Энэс шалаа бүхэн ирүүлэн боловсрол соёлын бүрчилгээ та нэг хариуцлагын чиглэлээр ажиллаад байх боломж хөрөнгө мөнгө өгч боломж байхгүй юм. Тэр нэг хариуцлагын төлөвлөлт шийдэлцэх танай компаниуд юу байх юм бэ гэдэг бодох хэрэгтэй байна. За энэ нэг хариуцлагын хэрэгсэл та хинтээ хамтрах хэрэгтэй байна. Төрийн ямар бүгийн бүгийн олон улсын байвал хинтээ хамтрах энэ нэг хариуцлагын хэрэгжүүлэх гэдэг тодорхойлох томьёолох хэрэгтэй байна. Эндээс дараагийн асуулт нэг хариуцлага хэрэгжүүлсэн танад ажлын нэг танай байгууллага ямар нөлөө үзүүлэх хэрэгтэй вэ? Ямар үр дүн гаргах хэрэгтэй вэ? Үгүй томьёолох хэрэгтэй байна. Ер нь бол нэг байрлал хэрэгжүүлсэн байгууллагад ямар үр дүн гарах вэ? Хамгийн гол нь юу? Нэг хүн төсөл. Үйлчлэх чадвар сайжрах. Өнөөдөр ажлын нэг ер нь хэрэглэгчид яг нийгмийн харилцаатай компанитай харилцах сонирхолтой болсон юм. Тэрний бараа бүтээгдэхүүнээр авах боломж сонирхолтой болсон. Хөрөнгө оруулагчид яг харилцагтай юм компанитай харилцах сонирхолтой болсон. Тэр нийгмийн харилцаа хэрэгжүүлэх цэцэр юудаас яах вэ? Бизнесээ үргэлжлүүлэх. Санхүүжилт дат нийгэмд явж хамтрах төлөвшөл болох ийм бололцоо боломж юм. Нөгөө талаараа өсөлтөө нэг хийж хэлж юм. Шудраг өсөлтөд бололцоо боломж юм гэсэн. За ийм үндсэн асуудал байгаа. Монгол манайд яг нийгмийн харилцааны чиглэлээр сайн энэ бол ажиллаж байгаа компаниудаас тодорхой салбарууд гэсэн. Өнөөдөр нийгмийн харилцааны чиглэл хамгийн сайн анхаардаг салбар өнөөдөр уул уухаас байна. Түрүүний хэлдгээр олборлох үйлдвэрлэлтэй санаачлах 200 гаруй компани нэгдсэн юм чинь. Энэ дээр зөвхөн юу авсан үгснээ гэдэг юм чинь. Дээр нь яг хөрөнгө оруулалтын мөржөөмж Логоком компани. Монгол харилцаа холбооны хамгийн том компани шүү дээ. Өнөөдөр та бүхэн ихэнх нь Логоком гэж байна. Логокомын үйлчлэлийн үн таныг G-Mobile гэдэг юм Skype Үнэтэй асууж хамаагүй юм. Тийм үү? Яагаад өндөр вэ? Тэдний үйлчлэгийг онцлог болоод өндөр байгаа юм уу? Эсвэл яг өндөр үнэг хараа үлдээх юм та үгүй дийлэн хийх. Энийг бууруулах боломж холбоотой бий юу? Түүнчлэгээр ингээд холбоотой компани нэг байрлалч сайн анхаардаг компанитай тийм.
그때 яг зөвхөн яг нийгэмдээ чиглэсэн биш дотоод үйлчлэгээ сайжруулах нийгмийн хариуцлага засагдаад хуулийг дээдлсэн чинь гараад ирж байна. Энэ талбай болж энэ дотоод зүйл болгоч юм байна. Чи нийгмийн хариуцлага гэдэг чинь маш том асуудал болж байна. Хэмжээ юм янз бүрийн санаачлал манай компаниудын донд өрнөж цаашдаа өрнөх байх гэж найдаж байгаа. Ингээд нийгмийн хариуцлагын талаар тавхан төвчхөө мэдээлэл өгөх юм байна. Анхаарал тавьсан байна.